nigga burning shit up. DP, JC, my nigga turn that shit up. CPT, LBC, yeah, we hooking back up. And when they bang this in the club, baby, you got to get up. Thug niggas, drug dealers, yeah, they giving it up. Low life, yo life, boy, we living it up. За ингээд сая амралтын өдрөөр энэ уртвэлрийн нохтуудын цуглалтан дээр ирээд байна. Тэгээ энд үнэхээр Монголын сор болсон сайхан уртвэлрүүд ирсэн байна. Тэгээ энэ дотроос бас онцлогоос өөр аргагүй бас том үржлийн газрынхаа ирсэн байгаа юм байна. Тэгээ үржлийн газрын талаар товчхон танилцуулж өгөөч. За манай үржлийн газар бол Royal Descent гэдэг Монголын нохоо холбооны харьяа үржлийн газар байна. Тэгээ нийт гишүүд нь нохоонуудтайгаа хамт ирсэн байна. Бас нэг нохоо маань одоо гүлгэлсэн. Ирж амжаагүй. Нийт гişнээ нохоо байдаг. За махцуудаа нийтдээ 20-од нохоо байна да. Тэгээ ер нь энэ клубийнхаа үйл ажиллагааны талаар танах өөрсдөө үйлчлэлийн талаар одоо газрын талаар нэг жоохон танилцуулдаг шүү дээ. Ерөнхийдөө энэ ротвейлер гэдэг нохоог бас нэг хүмүүс зүгээр ойлгуулах те. Энэ нохоо нэг бас нэг шинэ хөгжлийн төвшөнд гарах тийм зорилготой анх энэ ротвейлер гэдэг нохоог хичээж ирсэн. Тэгээд намайг тэр үед хичээж явах үед бол өнцөд Монголд ротвейлер гэдэг нохоо байхгүй. Энэ ховор байх нь байсан л та. Гэхдээ яг ийм тэмцээн уралдааны чиглэлийн нохоо ховор байсан. Яг зүгээр ажил албаны чиглэлд ашиглахаар тийм нохоонууд бол байсан. Тэгээд үн мөхөлсөн ч гэсэн хямдхан тийм хүмүүс их байсан. Тэгээд би өөрөө нэг гоё нохоотой болъё гэж бодоод хайгаад ерөөс олоогүй. Тэгээд амгаланд нэг ийм нохоо олж өгөөч. Хоёулаа хайж авъя олъё гэсэн хүсэлт тавьж амгалнаад авчирч зээгэр заантаа гээд хоёр нохоо ирээд сүүлд нь зоорог ой гарантай хойноос авчирч тэгээд 3 нохоо орж ирээд ерөнхийдөө ротвейлер Монголд одоо бас нэг эдийн зэрэгтэй болох эхлэл суурнаас тавигдсан гэж би бодож явдаг тийм. Тэгээд яаль чи хүн бүхэн хуучин ингээд тоос харгадаг байсан хүн бүхэн бол танаа хардаг. Бүгд юмс тэр үед явдаг учиргүй үржил сэлэгс гэж бас байсангүй. Тийм. Гэхдээ тэдний удам болон энэ нохоонууд бол үлдээд маш олон одоо сая өнөөдрийн цуглалтын дээр 100 орчим нохоо ирлээ гэж бид нар өөрсдөө тоолоход одоо л нэг үлдсэн байгаа байдал нь шүү дээ тий. Тэгэхээр энэ дотроос харах танаа зоорын удмын нохоонууд их байд юм шүү дээ. Ерөнхийдөө бараг 180% л бараг тэгээд холбоотой болчиход байна. Заанта зоороо хоёрын зээгрийн маань харамсалтай нэг 2 нас гарантай байхад алдсан. Тэгээд энэ сургаггүй болсон байхгүй. Тэгээд байсан бол бас зээгрийн өртөлгөөд бас байх л байсан баг. За гоё нохтуудаа танилцуулах хэлээ. За тэгье. За хин гэж. За Royal Descent Anastasia. Окей. Охин нохоо. Энэ одоо сая 24 сартай. Тэмцээн бол амжилт гэх юм бол Монголын заалны анхны тэмцээнд мөнгөн медальтай 2 дугаар байрна. Тэгээ Монголын ротвейлерийн анхны клубын аваргын ангиллын 15-24 сарын ийм нохоо ангилд авраг болсон. Мөн шилдэг ийм нохоо болсон. За энэ шиг гоё толгойг харуулъя. Тэгээд том нохоо огн нохоо гэдэг. Тэгээ сая Монголын нохоо судлалын холбооны тутаа. Нохоо судлалын холбооны тэмцээний англилтаа бас авраг бас шилдэг юм нохоо болсон. Ийм л амжилттай нохоо байна да. Энэ Vice Fiona гэдэг хоёр нохооны удам. Яваад ирвэл Монгол төрсөн. Бас манай Royal Descent үржлийн газрын нохоонууд илгэлэг. Мундаг гоё. За ингээд дараагийнхаа нохоог танилцуулъя. За энэ Hector is Tversko Dama гэдэг нэртэй нохоо Hector гэж. Орсын албаны болсон Tversko Dama гэдэг үржлийн газраас ирсэн. Энэ удам судраг бол нэлээд мундаг юм байгаа. Дэлхийн аварга Kong гэдэг нохооны өртөл. Тэгээ ээжийнхэн талд бас дэлхийн аварга Дарэл гэдэг нэг нохоо байгаа. Тэрний 3 дэлхийн аваргын цустай ийм нохоо да. Бас гоё юм аа гоё. Тэгэхээр одоо 7 сартай гэл. 7 сартай бүр туу юу тий? Хэсэгтэн нохоо шүү. Тий. Ийм нохоо. За дараагийн танилцуулах нь энэ Marley. За Marley. Royal Descent Marley гэдэг нохоо байна. Энэ 2014 оны авраг амжилтаас нэг гэх юм бол 2015 оны 2 дугаар байр. Тийм. Тийм нохоо. Бас их гоё нохоо тийм ээ. Энэ Монгол төрсөн нохоо. Тийм Монгол төрсөн нохоо. Их нь бас энэ Багира Vom Bikishim гэдэг. Тийм. Энэ эцэг нь Maxima гэдэг нохоо. За ингээд дараагийнхаа нохоо танилцуулъя. Хаадын үржлийн газрын Fiona гэдэг 3 насны нохоо байна. Энэ болохоор 14 оны улсын авраг. Тэгээд сая улсын 16 оны улсын аврагын 24-өөс дээш настай юм ангилалд аврагсан. Мөн ротвейлер клубын авраг. Ийм нохоо байна. За ингээд гоё цуглалтан дээр ирээд харж ирсэн чинь энэ ротвейлер ч бас фэшн болон албаны гэсэн олон янзын хэлбэр байдаг юм л да. Тэгээд чамайг онцлоод өнөөдөр гээд тогож үзлээ. Энийх бол надад албаны онцлогтой буюу хуучны одоо бидний ярьдаг Орос талдаа их тэжээгдэж байсан тийм нохоотой ижлэн нохоо ороод ирсэн байгаа. Сонирхоо асууж байгаа маа. Тэгээд нохоо хэлцүүлж. Энэ манай энэ
нохоо Рокки гэдэг. Одоо 4 настай. Орсын албаноос импортоор орж ирсэн юм нохоо. Тэгээ яг ерөнхийдөө бол Ротвейлер нийгэмшүүлэх бас хэцүү нохоо гэж ярьдаг те. Тэгэхэд манай нохоо бас ерөнхийдөө команд хэсэг сайн мэддэг. Ерөнхийдөө нийгэмших талдаас их сайн. Түрүүн би ингээ харж хаад бүрэн ерөнхий командтаа сургалтаа босоод бас нийгэмшил байдлаас аягүй гоё харагдчихлээ л та. Тэгээ энэ ер нь сургалт та нар өөрсдөө сурсан байдаг санаа сургалт ирсэн гоё юм. Ерөнхийдөө маа дээр эрэхтэй сургалт ерөнхийдөө командаар сайн мэддэг байсан юм нохоо ирсэн. Мөн тэгээд ер нь иймэрхүү албаны холбогдлоор нохоо сонирхдаг тийм нийлүүлэх сонирхолтой завхар залуучууд та нартаас холбогдоод тийм бас ийм энэ дотроос аюу олон янз байдаг үзэсгэлэнгийн болон бас албаны эксперт энэ үзэсгэлэндээ холбох биш албан талдаа сургалт талдаас авдаг үйл юудаа цусны шугамын хоороод ирсэн байна гэж ойлгож байна. Тийм ерөнхийдөө бол тэгж ойлгож байна. Яг энэ нохооноос бас төл авъя гэсэн сонирхолтой залуучууд байвал бас тийм манай уцаар бас холбогдоод бидтэй бас холбоо нийлүүлж бас болно. За ингээд энд бас маш гоё нохоо байна. Энэ нохооны талаар танилцуулна. Энэ Dark Sperry гэх төрөйг нохоо. Энэ Орсын Берегэ төрөй гэдэг үржлийн газраас 2 сартаа гүйлэг иржсэн 5 жилийн өмнө. Энэ нохооны түүх гэх юм бол Орсын тэр Берегэ төрөй үржлийн газрын эзэн Германаас нэг охин худалдаж авсан Якита. За үржлийн газрын нэрийг мэдэхгүй гэдэг нохоо. Тэр нохоог авахдаа тэнд орон орсон хэлтүүлж нийлүүлж ирээд Yonox Bomb House анин гэдэг Германы авраг тэр 10 хэд он үлээ 10 оны Германы авраг нохоотой нийлүүлж ирээд Оросд төрсөн нохоо. 2 сартаа гүйлэг авч ирсэн. Энэ Монгол ирээд үзүүлсэн амжилт гэх юм бол улсын аврагт 1 удаа 2 дугаараар 2 удаа 3 дугаараар сая болсон нохооны клубын тэмцээнд 3 дугаараар орсон юм амжилт гаргасан. Ер нь бол шагнал байранд явж байгаа л мондөг явж байгаа. Ирээдүйтэй нохоо. Үр төлнүүд нь одоо хэр олон үр төлөл бол байгаа. Ерөнхийдөө бол дажгүй сайхан нохтууд бол байгаа. Сайн нохтуудтай холбогдолтой хүмүүс бол үржил нийлүүлэх юм үр төлөлийн талаар одоо авах бол ямар юмор яаж холбогдох тантай. Хэрэг холбогдох юм бол одоо миний фэйсбүүкээр л холбогдно. Мөн энэ үржлийн газруудын үгээр дамжуулж холбогдож байгаа. Холбогдож болно. Энэ үржлийн газар Монголын Ротвейлер сонирхсны клуб гэдэг пэйж утас байдаг тийм. Хэрэндээ холбогдоход бол тэгэл ерөөхдөө болно да. Яг 90-ад оны үеийн тэр сайхан нохтууд зөндөл орж ирж байсан. Тэгээ яг үзсэн хэмжээний чиглэлээр гэдэг утгаараа бол минийх бол хийсэн арай өөр төвчний нохтууд гэж би ойлгож явдаг л да. Үзэсгэлэнгийн чиглэлийн нохог анх удаа оруулж ирсэн гэж яриул зөв болоо гэж бодож байна. За тэр үед би бас хүүхд байхад үзэж хаад энэ албаны чиглэлээс хамгаалалтын чиглэлийн их том биетэй Ротвейлерүүд бас байсан гэсэн. Тэд нар бол эдрээс бас өөр төрлийн нохонууд байдаг гэсэн юм шиг. Тэр үн байсан уу тийм нохонууд одоо ч байдаг юм болов? Тэр нохоонууд ерөнхийдөө одоо мисер гас нэг бий. Гэхдээ ерөнхийдөө бид нар одоо юу гэдэг нь гараа рефлекс тогтоох чадвар их муутай. Хамгаалтын рефлекс өндөр. Хамгаалтын зан ааш их өндөр хурц. Тэгээ Ротвейлер бас дотор тийм байгаа тийм. Энэ үзэгчдийн хэмжээнийх бол арай дүлгүүн тийм. Арай бас өөр нийгэмшил гэсэн тийм нохтой. Ер нь Ротвейлер анх тийжэж байгаа хүүхдэд залуучууд зөвлөхөд ер нь юуг анхаарч тийжэвэл зүгээр дээ. Ерөнхийдөө сайн нийгэмшүүлж тийжэх хэрэгтэй. Тэгээд тижээлтэндээ маш анхаарах хэрэгтэй. Гүйлгийг анх авсан цагаас эхлээл тэр гүйлгэндээ маш их зав цаг зарцуулах хэрэгтэй, маш сайн чанарын хоолох хэрэгтэй. Ерөөсөө хамгийн гүйлгэнд хамгийн чухал нь хөдөлгөөн. Тэгээд хүн олон газар сайн дагуулж явах хэрэгтэй. Хүмүүс сайн нийгэмшүүлэх юм бол ирээдүйд тэмцээн уралдаан ч гэдэг юм уу те. Тэр нохооны зан характерч гэдэг юм уу шал өөр болдог. Маш дэлгүүн тайван тийм догшин хэрцгий болохгүй. Тийм учраас нийгэмшүүлэлт гэдэг асуудал дээр л төлхөөс анхаарах хэрэгтэй гэж хэлж зөвлөмөр. За баярлалаа. Цааш дэж амжилт гисэн. Амжилт хүсье. Won't get you down with the sick. Take a bullet with some dick and take this dope on this jet. Out of town, put it down for the father of rap. And if your ass get cracked, bitch, shut your trap. Come back, get back, that's the part of success. If you believe in the S, you'll be relieving your stress. The Dre motherfucker. You know I'm mobbing with the D-O-double-G. Straight off the fucking streets of CPT. King up the beach, you ride to him in your fleet. Look, the field rolling on dubs. How you feel? Whoop-de-whoop, nigga, what?